Яг энэ нур маань тэр хэсэг нь хөлдсөн байна. Энийгээрээ задгаа байгаа юм байна да. За энэ дээр завэр явна ч гэж одоо хэцүү л харагдаж байна да. Ил иймэрхүү л байна да. Гүнзгий хэсгэрэл энэ баг гөлдөг байгаа хаад. За ингээл мэрэлцэж байна да. Орны сарын дондор юм байдаг юм биш үү? Одоо яг энэ тал нь бол яг ингэж хөлдсөн байна да. За одоо ингэж завыг хийлээд өгсраад мотор тавьчлаа. Одоо ингэж мотороо зөвшөөрлээд дэлгэндээ бас ганцаар шиддэг юм уу да. Тэгээд өгийн нуран дээр анх нээлттэй хийжсэн. Ингээд өгийн нуран дээр шингэн усныг хаалтыг хийх гээд яг бэлэн болцсон байж байна. За ингээд заваа өгсөрсөн. Ингээд эргээс олдсон юм байна. Одоо мотор маань хэд татчих асуулт нь үзэн дээ. Оо. За юу н гарчлаа. Супер. Аа. Бисний зах хүрээд болцож байна. Яадаг ч сайхан завтай байх гэж бодсон. Сайхан байна. Яг энэ нэр өглөө. Сайхан байна. Шууд завтаа тавьчих гэсэн чинь. Бүх юм яг цан зөгцсөн. Үлдэн. Яа за дараач лэртлөгийн нурманд баяртай. Дараач л шүү дээ. Одоо ингээд 12 сар ихээр сайхан хөлтөхт нь ирээ та. Өнөөдөр гарч чадсангүй. Тэнгэрж байгаагүй тэгээд салхилаад усныг тийм аваар улангартай болчихдөг юм байна. Ерөнхийдөө мөсний зах бол аваар ойртчихжээ. Өдөр ирэх тусмал мөсөн наашаад яаж ийн нэх удахгүй 12 сар ихээр 11 сарын сүүлд барьцсан байх юм шиг байна. Тэнд хүртэл ингээд зах гараад ирсэн голоор хөлдсөн байна. Өчигдөр тэнд юуч байгаагүй. За ингээд сайхан
Шингэн усны хаалт маань ингээ сайхан яарлаа. Нэг загас жирахаа барьсан ч үгүй дээ. Тэгээд өгөөж юм байнгад өвчтэй юм чи. Тэгээд тэдэргөө өөлдөрч нөө. Тэгэхээр заавал гэж хичээсэнгүй нэг сайхан завэр сэтгэлээс эрэхтэл байгаанд авахж байгаа л байл. Явж ин да. За намайг ирэхэд ер нь өчигдөр бол нэлээх завэр тавьсан.